Хогны ил задгай утас урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж эдгээр зүйлсийг бяцхан дунараасаа хол байлгаарай. Халан хоол цайтай болгоомжтой харьцаж дунараач мөн түлэгтгээс үргэлж сэргийлж байгаарай. Сайн уу найзаа? Сайн. Чамаа хийн гэдэг вэ? Цаваа. Цаваа? Цаваа. Чи ямар гоё хүмүүс юм бэ? Наа чи нэг чонны юм хөрөм үү? Цаваа. Энэ юу гэдэг үнгвэ? Гялтганаад гоё харагдаад ах юм. Алт. Алт юм уу? Үгүй. Энэ алт байна. Энэ яалтгүй алт байна. Том хүмүүс чи нэг чоныг ингээд тэгээ арьсаар нь хөрөм хийж өмсдөө шүү дээ. Арьсаар нь уу? Чоны арьс уу? Гоё юм аа. Найзаа энэ малгай юу вэ? Энэ малгай бас чоны арьс уу? Үгүй. Лауз малгай. Тийм малгай. Ямар малгай энэ тэр нь? Лауз. Би мэдгүй юм байна уу? Ийм малгай тий цаваа. Тий. Хөөе цаваа. Чи одоо тэгэхээр хэдгээр гэсэн үг юм? 2. Үу. 2 дугаар ангийн бол чи 20 дуулж чадах уу? Хэдэн дуулах уу? 1. Нэг үү? Найзаа. Найзаа. Чагаад дууга дуулчих. Чи дуулсныхын дараа ярьчих бөөрэ заа юу? За. За дуулаарай. Sigma boy. Sigma boy. Наа чи ямар гоё дуу юм те? Хин зааж өгсөн энэ дөөг? Ага. Агаа чинь чамайг дуулаарай гэсэн үү? Тий. Шүлэг ямар шүлэг унширэ гэсэн агаа чи? Маунаш. За тэрийгээ. Маунаш магнат оглоо биш. Мөр унштагла мишин бэрч я намшан уншия ногоомата тария. Найзаа. Наадах чи шүлэг биш дуу юм биш үү? Андуурсан байлгүй. Одоо тэгвэл араас нь шүлгээ уншчихгүй юу те? Нөгөө нэг болжмор хөөхөн дөгөө шүлэг мэдхүү? Мэднэ. Тэрийг уншчих тэгвэл. Алчмар хөөхөнд ров талхан дуртайтай жив дуурдаг да жижигхэн хөөхөн бажмар та. Болжмор ч бов талах идт юм уу? Болжмор ч будаа идтэх юм уу? Иддэг. Хөөе цаваа. Чи найзуудтайгаа яаж тоглох дүртэй вэ? За. Найзаа чи гар утсаар удаан тоглож болохгүй шүү. За. Чи тэгээд хичээлдээ явж ирчээд гар утсаараа тоглолт юм уу? Үгүй. Тэ хаан тоглолт юм? Чирээсээ тараа жоохон байж. Тэгэхээр чи гэрийнхэн чи битээ удаас аралдаа дээ. Одоо ингээд дэлгэцийн дан туслаа. Нүүр амч улаалаа гөхөрлөө гэд тэгдгүү мүү? Тэгсэн Тэгээ чи яагаад тоглоод идэв? Тэгээ болчдөг шүү. Болчдөг юм уу? Чи шатар даам мэдхүү? Мэднэ. Шатар даам тоглодог юм уу? Аа? Шатар даам тоглодгүй. Найзуудтайгаа? Үгүй юу? Найзуудтайгаа тэгвэл машинаар тоглодгүй. Тэгээ яаж тоглодгийг? Гар утсаар тий. Дандаа юу? Үгүй. Хөвгүүд чи нэг жийж тоглодог өстэй. Тэгж тоглодог юм уу? Тий. Жилзэд Тий, тоглодог. Тш. Жилдгэр чи өвдөхгүй юу? Өвдөө. Тэгээд яагаад тэгж тоглоод идэв? би мэдэн шít. Жилзэхэр ингээд суудсан махаар өшгөлж болдгоо тий. Тий. Босоо явж явах юм бол тш унааж болдог тий. Би бол дандаа суух юм байна. Би бол босоод ерөөсө голд нь тш гэж явчихна. Үгүй гурлаж ээлцэх үү? Цаа. Яагаад? Жил
шүлэг вэ нү? Тэр нөгөө Sigma boy гэдгийг чинь заасан ах чи өөр дуу шүлэг заагаагүй юм уу? За. Чи тэгээ том болоод ямар ажил хийдэг хүн болох уу? Зүгээр л ингэ ажил. Ингийн ажиллаа. Ингийн ажил гэж ямар ажил байдгийг? Юм зараад аа. Чи 8 ч болох ч байгаа юм уу? Чи тэгвэл зөндөө мөнгөтэй болох нэ. Мөнгө тоолоод шиг. Чи мөнгөтэй болохоор битээр тус ийм дээл авч өгөөрэй заа юу? За. Чи дүүдээ юу? Дүүтэй. Дүүгээ хардаг уу? Хардаг. Дүүгээ харахаар ядардаг уу? Ядардаг. Дүүгээ харах чамд ямар байдаг вэ? Муухай. Ядраад хэцүү байдаг уу? Тэ. Эрдээд бас би нэг ихчийнхаа хүүхдийг харсан чи амар ядарсан. Тэгээ би унтмаар байсан бас тухтай суугаа хоолоо идмээр ирсэн. Чамд бас тэгж санагдсан уу? Тэ. Таны дүү чи чиний үгэнд орж ийн үү? Дүүнэр яагаад үгэнд ордгүй юм бол? Сонь тий. Чи юу гэж бодож байна? Хүй. Чи тэгээд дүүгийн үгэнд орохгүй байхаар нь ингээд загнадаг уу? Загнадаг юм уу? Тэ. Хөө чи чинь тэгвэл дүүтэй хайртай мундаг ах юм биш үү? Тий? За. Чи энэ дээлний өнгийг мэдхүү? Мэднэ. Энэ ямар өнгө вэ? Цэнгэр. Цэнхэр өнгөтэй өөр юу байдаг вүлээ? Бас. Хоёрдугаар ангийн хүүхэд чи ийм имийг зөндөө мэдэн штэ бөөрөө? Тийм билүү? Тий. Чи өөрсгөө бодоод хий. Цаваа чи хоёрдугаар анги зөндөө юм мэддэг. Чи гар утастай мó? Тэ. Гар утсаа чи харъя л да. Өө чи аваад ирэхгүй. Тэгсэн бол гурлахаа жоохоо ингээд нууцаар тоглохгүй юу? За чи дараа эрэхтээ утсаа авчираарай заа юу? За. Тэг гурлаа тоглоё. Тэр бол бит хоёр талаас мөнгөө цуглуулж яхад дундаа нэг утас авахыг бодъё заа юу? За. За ирсэнд баярлалаа цаваа баяртай. Баяртай. Sigma boy. Энэ ямар гоё дуу вэ? Өртийн цагт болдоггүй буруу үгэн гэж байж гэнэ. Энэ үгэн долоон борхонтой, нисдэг бор морьтой бас нисдэггүй бор морьтой юмсан ч. Болдоггүй буруу үгэн болзоотын бор толгойд аваахай барин суудаг байжээ. Болзоотын бор толгойд долоон бор хонио хариулдаг. Нисдэг бор морой гэрийнхээ баруун талд, нисдэггүй бор морой гэрийнхээ зүүн талд аргамждаг байв. Болдоггүй буруу үгэн хов хар хонноос минь хундан цагаан хураг гараасай. Хормос тэнгэрээ тахих юмсан гэж өргөлж бодож явдаг байж. Тэгж байтал хов хар хонноос нь хундан цагаан хураг гарсанд хормост тэнгэрээ тахинаа гэж баярлаад хурганы ууданд хийж хээр тавиад хонио буцаагаад иртэл хормостын хон хар хэрэг нисчирээд хурганых нь нүдийг ухчихсан байлаа. Болдоггүй буруу үгэн нисдэг бор морой унж хөөж нисж очоод хон хэрээний нүдийг нь уучглаа. Гэтэл хормост тэнгэр хон хэрээний минь нүдийг хэн ухуу гэж уурлаа. Нисдэг бор морийг нь идүүлэхээр хоёр чоноо явууллаа. Үүнийг болдоггүй бор үгэн мэдээд нисдэг бор морой зүүн талдаа, нисдэггүй бор морой баруун талдаа солиод аргамжчихлаа. Хормост хааны хоёр чон ирээд нисдэггүй бор морийг нь идчихэд буцаад явчихав. Болдоггүй бор үгэн нисдэг бор морой унж хөөж чод хоёр чонны арсыг нь өвчөд хоншоорт нь унжуулаад тавьчихав. Хан хурмост эхэд хэлгэнэж болдоггүй бор үгнийг нэргүүлэхээр хоёр луугаа явуулжээ. Болдоггүй бор үгэн үүнийг нь мэдээд болзоотын бор толгой дээр хонио хариулж явснаа хурган дахаар мануухай босгочход өөрөө өөр газар руу яваад өгч. Хоёр луу болзоотын бор толгойг нэрхчихлээ. Болдоггүй бор үгэн нисдэг бор морой унж нисэж хөөж очоод хоёр лууны сүүлийг тас цавчаад явуулчих.
Хан хормост болдоггүй бор өвгнийг туршуулахаар 2 сармагчнаа явууллаа. Өвгөн үүнийг мэдэж чон эзэн нисдэггүй бор морины шивхийг нь буцалгаа сууж байв. Хан хормостын 2 сармагчин ирээд хар овоохын цоорхоо хорин шахав. Өвгөн үүнийг хараад буцлагсан шивхээ цацаад 2 сармагчны нүрийг нь шалд түлээд явуулчих. Хан хормост уурлаж болдоггүй бор өвгнийг элчээр дуудуулсанд өвгөн хормостын хаанад бараалхан ирлээ. Чи яагаад хэрээний минь нүдийг соглов гэж хан хормост асуухад. Хоохоор хонноос минь хундан цагаан хураг гарвал хормос тэнгэрээ тахинаа гэж баярлаж байтал хон хэрээнээс чирээд 2 нүдийг нь ухаад явчихав. Тэгэхээр нь хон хэрээнийх нь нүдийг ухсан хормостын хаан гэж өвгөн. Тэгвэл тэр чиний зүв. Харин яах гэж 2 чонны минь нарсыг хон шорт нунжуулаа тавив гэж хормостын хаан асууад. Тэр 2 чонд та нисдэг бор морийг минь идээдэр гисэн үү? Нисдэггүй бор морийг минь идээдэр гисэн үү гэж өвгөн хариу асууад. Нисдэг бор морийг чинь идгэж явуулсан юм. Тэгвэл тэр 2 чон чинь нисдэггүй бор морийг минь идчихээр нь би чонных нь арсыг хоншоорт нь чиргүүлээд тавьчихсан юм аа хаанта минь. Тэгвэл тэр бас л чиний зөв. Харин өвгөн чи миний 2 лууны сүлийг яагаад тас цавчсан блэ гэж хан хормост хэлгэнэн асууад. Та 2 луудаа болдоггүй бор өвгнийг нэргээд иргэсэн үү? Болзоотын бор толгойг минь нэргээд иргэсэн үү гэж өвгөн асууад болдоггүй бор өвгнийг нэргээд иргэсэн. Тэгвэл болдоггүй бор өвгнийг нэргэхийн оронд болзоотын бор толгойг минь нүүр суултал нэргчгээр нь би 2 лууны чинь сүлийг тас цавчихсан юм аа хормостын хаан минь. Тэгвэл тэр бас л чиний зөв. Харин яагаад 2 сармагчны минь нүрийг шалд түлчгээв гэхэд өвгөн. Та болдоггүй бор өвгнийг хорлоод иргэсэн үү? Бор овоохойг нь цоолоод иргэсэн үү гэж асуухад. Болдоггүй бор өвгнийг хорлоод иргэсэн. Тэгвэл болдоггүй бор өвгнийг хорлохын оронд бор овоохойг минь цоолоод ураад байхаар нь би нүрийг нь шалд түлчихсэн юм аа урамстын хаан. Тэгэхэд урамстын. Тэгвэл тэр бас л чиний зөв байж. Ингээд болдоггүй бор өвгөн 7 бор хонтой. Нисдэг бор морьтойгоо амар сайхандаа жаргажээ. Тогны ил задгай утас урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж эдгээр зүйлсийг бяцхан дунараасаа хол байлгаарай. Халуун хоолцойтой болгоомжтой харьцаж дүнраач мөн түлэгдэхээс үргэлж сэргийлж байгаарай. Өнөөдөр ямар дуу сурна гэж бодож ийн нэнжирээ? Чи нэг таах гэж үзтээ. Би ямар дуу бэлдэж ирсэн бол? Тэр үеийн дуу юу? Тэр үеийн дуу. За гэтээ их төглөө. Өнөөдөр би өглөө шаазгай гэдэг 4 ардын дууг бэлдэж ирсэн. Ардын дуу гэхээр ямар дуу гэдэг вэ инжирээ? Хашин цагтаа нөгөө нэг зохиогч байхгүй гэдэг. За бас үнэн шүү тийм ээ. Ардын дуу гэдэг бол эртээр үеэс Монголын ард түмний дунд үе дамжин дуулагцаар ирсэн одоо нөгөө хин зохиосон мэдэгдэхгүй тий хизээ энэ дуу зохиогдсон бас тодорхойгүй одоо тэр үеэс л эхлэлтэй дуудаа гэд их яригддаг шүү дээ тий. За тэгээд ардын дуун дотроо баяд ардын дуу, дөрвүүд ардын дуу, бурайд ардын дуу гэд Монголын үндэстэн ястнуудын гэсэн бас юм хэлбэртэй байдаг. За өнөөдөр бол би 4 ардын дууг сонгож авчирсан. Өглөө шаазгай гэдэг. За эхлээд хоёлаа өглөө шаазгай гэдэг ардын дууга сонсоод үзье тийх үү? Шүлэг шаазгай шон дээр
сонсохоор яагаад ч юм нэг юм бүжгэлмээр нэг юм босоод биелгээ хиймээр ч юм шиг санагддаг тий. Ялчгүй л Монгол ард түмний дунд ингээд үе дамжин дуулагдаад тэгээд монголчууд маань ардын дуун дээрээ их одоо бас ардын бүжиг биелгээ тий тэрийгэ хийдэг шүү дээ. Одоо эхлээд уламжлалт ёсороо өглөө шаазгай дууныхаа үгийг бүгдээрээ сурж авцгаая. Шулга шаазгай шон дээр суугаад жигэр гинэ. Жигэр гэдэг үг нь 6 удаа орж байгаа юм байна. За, даадлага. Шулга шаазгай шон дээр суугаад жигэр гинэ. Шуудхан ирээд бяцхан найз минь наарич гинэ. Наарич гэдэг нь юу гэсэн үг вэ? Нөгөө наашир гэсэн утгатай үг ахнэ. За. Дараагийн мадаг. Өглөө шаазгай үхэр дээр суугаад жигэр гинэ. Үеийн бяцхан тэрмэн ирээд наарич гинэ. 6 удаа хэлэх юм байна. 6 удаа хэлнэ. Наарич гинэ. Энэ заяа жигэр гэдэг үг наарич гэдэг үг нь дандаа 6 удаа хэлэгдэх юм байна. За дараагийн мадаг. Алаг шаазгай арган дээр суугаад жигэр гинэ. Айлын бяцхан тэрмэн ирээд наарич гинэ. За 4-р адаг. Доглон шаазгай даван дээр суугаад жигэр гинэ. Дотны бяцхан найз минь ирээд наарич гинэ. За. Өглөө шаазгай гэдэг дуу маань за миний одоо бэлдэж ирснээр бол 4 бадагтай байна. Одоо YouTube дээр бичлэгүүдэд бол зарим нь 3 бадагтай, зарим нь 4 бадагтай дуулсан мэлээ. Ардын дуу гэдэг бол одоо ингээд он цаг дамжин, үе дамжин ингээд дуулагдаж ирдэг болохоор тэр цаг хугацаанд зарим бадаг солигдох, зарим үг өөрчлөгдөх, тэгээд нөгөө дуулж байгаа хүмүүс нь бас үгийг ингээд өөрчилж дуулах гэсэн ийм одоо янзан бүрийн шалтгаанаар ингээд заримдаа үг нь өөрчлөгдсөн, бадаг нь өөрчлөгдсөн тийм тохиолдлууд байд юм байна. Тэгэхээр үзэгч хүүхдүүд маань бас өглөө шаазгай дууны үгийг зарим одоо дуучдын дуулсан дээр үг нь өөр ах юм бол одоо гайхах хэрэггүй ах нэ гэж сануулж хэлье. За одоо яруу өглөө шаазгай дуугаа хуйлаа аялж үзье тэхүү. Дууны ай бол маш ийм сонсголонтой, чихэнд наалцтай, их хурдан тогтоохоор тийм ай юм шиг санагдсан надад. Үзэгч хүүхдүүд маань бас энэхүү дууг мэддэг болвол надтай хамт дагаад дуулаарай. Шулга шаазгай шон дээр суугаад жигэр гинэ. Шуудхан ирээд бяцхан найз минь наарич гинэ. Өглөө шаазгай үхэр дээр суугаад жигэр гинэ. Үеийн бяцхан тэрмэн ирээд наарич гинэ. Хөөх бүр хэл оролцолтох нэ.
Аллах шаазгай арг дээр суугаа жигэр гинэ айлын бяцхан тэрмэн ирээд нариш гинэ довлон шаазгай довн дээр суугаа жигэр гинэ дотны бяцхан найз минь ирээд нариш гинэ. За ийм аятай дуу байна. Хөөрхөн хөнгөн аятай юм. Гэхдээ яг дуулахаар үг нь айгүй их юм. Тод хэлэхгүй бол хэл орооцолж дээ тий. Надад ингэ санагдлаа л да. Ардын дуунууд ихэвчлэн ингээд нөгөө нэг одоо бидний хэл яриаг хөгжүүлэх, баяжуулах тийм үг ихтэй юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Одоо жишээ нь энэ дээр шулах шаазгай шон дээр суугаад гэдэг ингээд иш үсгээр ихэлсэн 3 үг дараалаад орсон байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр үгийг нөгөө нэг хурдан ингээд дуулаад дараалуулаад хэлэхээр өөрөө ирэхгүй бүр ингээд нөгөө нэг биег залдагдаа тий. Дөрөв гэдэг ингээд хэл орооцолт гэдэг. Тэгэхээр хэрвээ энэ дууг сурах юм бол одоо үзэгч хүүхдүүдийн маань за бас хүлэгч миний одоо энэ хэл засагдах юм шиг санагдлаа л да. Тэгээ ер нь яг ингээд үг болгоныг 6 удаа хэлээд чинь нэрнгээс л яг өглөө шаацгаа шиг санагдсан. Ааха, яг нөгөө нэг жигэр гэд тэ. За, ийм хөөрхөн хөгжилтэй шаазгааны тухай 4 дардын маш гоё дуу байна. Үзэгч хүүхдүүд маань энэ дуугаа сураад за хэрвээ бөөрөмөрөө хүүхдийн нэвтрүүлэгт оролцохыг хүсэх юм бол дуугаа сурсан, дуугаа дуулсан бичлэгээ бөөрөмөрөө Facebook хуудас руу илгээгээрэй. За тэгээд дахиад нэг удаа 4 дардын дуугаа сонсоод өнөөдрийнхөө дугаарыг өндөрлүүлье. Тогны ил задгай утас урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж эдгээр зүйлсийг бяцхан дунараасаа хол байлгаарай. Халан хоолцойтой болгоомжтой харьцаж дунараач мөн төлөвтгээс үргэлж сэргийлж байгаарай.